тагнж чагнжээ хараасан хүн дагуулжээ гэдэг юм бол тэр улсууд зохион байгуулалттай одоо ерөнхий сайд бол тийм хийгээгүй гэдгийг ингээд хуулиаралтай байгууллага тодруулах гэдэг өргөдлөө өгөөд асуудлыг шалгуулаа явж байгаа. Гэтэл мэдээж бид тэр тусмаа Монгол ардын намын энэ одоо 200 мянган гаруй гишүүдийн итгэлийг авсан энэ өндөр албан тушаалын хүмүүс дотор бол ийм одоо нэгнийхээ тагнадаг, чагнадаг, тэгж тоглож яж унгаадаг ийм ёс суртахуунтай ийм хүн бол мэдээж байхгүй гэж бодож байгаа. Тэгэхээр ерөнхий сайд бол тэрийг хийгээгүй. За тэгвэл шадар сайд ч гэсэн намын дарга болж ерөнхий сайд болохын төлөө бас ерөнхий сайдынхаа тийм болгож харуулахын төлөө бас тийм үйлдэл хийгээгүй. Явсаар байхад энэ хоёр хоёулаагүй байгаа учраас юу гэхээр энэ хоёрын хооронд энэ намын хатамд нь хагалдуулахын тулд шал өөр бүлэг этгээд тэрийг зохион байгуулж шадар сайд руу очиж сайн хүн болж өөрөө чинь энэ хүн ингээд тагнж чагнаж шít. Энийг мэдээлэл хийсэн байдлаар хичээл гэж дундаас нь бид одоо орвол тийм ойлгогддог хэмжээнд очиж ирж байгаа.